TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошоо авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошоо алтан медальт, Ace-Shape брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төсвийн 50 сая төгрөгийн эрхэм бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсалхий. Энэ бол Ануухай фитнес шоу. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн Mayweather сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 5 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цугыг. Энэ бол Ануухай фитнес шоу. Сэтгэлийн галаа бадрааж, өвдөгч мөрөөдлийн бие урал. Өөрийн хамгийн хүчтэй хувилбараа бүтээхээр зориг шилуудсан 6 бүсгүй нэгэн дээвэр дор адал явдалт өдөр хоногуудыг өнгөрүүлсэн. Тэд өдөр бүр Mayweather сэтгэл зүйн хүндхэн сорилтуудтай нүүр тулж, сэтгэл догдол, инээд хөөр, уйтгар гуниг, шантрал цогрол хосолсон хорон мөчүүдийг хамтдаа дуулсан. Харин өнөөдөр зан чанар үзэл бодлын зөрүүт байдал тэдний харилцаанд ам цав үүсгэх болно. Үл хүндэл мэдэрч нэгнээсээ гадуу үг сонссон тэдний харилцаа хаашаа хэрхэн хэвээхийг яг одоо үз. Тэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Бэлтгэлийн 15 дахь өдөр. Босны яасан бэ? Юу л нэрчж байна? Өнөөдөр юу наандаа? Яарч байгаа л. Яахан уусна бэнийна. Тэнэ. Дугуун дээрээс бууч. Яа хоцроо та. Үгүй энэ хамгийн түрүүлээ боддуулсан хүмүүс нь ирчээд амжаад ирчихэж байгаа байхгүй башаа. Тэгээд төгсөлт нь үлдчихэж байгаа бит хоёр альмаа балмаач бол би гэж хамгийн түрүүнд ингээл Ер нь альмаагаас олж хоцроод байна гэж өөрөө үзэж байна. Үгүй ер нь хэлэхтэй. Шууд л хэл.
Отгогч дээр ороод ирсэн чинь хоцорсон гэл багш шууд ингээл амар сонирн болол ингэдэг. Эхнэрийгээ ч гэсэн хүнлээд бас те жоохон ах цахтай жоохон байвал гэж бас хэлмээр л багш. За ойлголоо. Хотгон цэцэг яга оцроо. Би бол өглөө бүр 6 өнгөрөөгөөд боссон. Игчи та өрөөндөө ороод байж ах уу? Альмаа игчин дараа би томок игчийг будчих гэхээр за тгий гэсэн. Миний нүрийг будаж дуусаад тэгээд яг уцаа харсан чинь шихүүийн доор буугаад иргэцсэн байж тэгэл хордлын битээр бууж ирсэн. Төрүүлээ будуулчих болоогүй юм уу? Төрүүлээд будуулах гэсэн чинь альмаа будуулах чинь гэж хэлсэн. Тэгэхээр би тэгвэл альмаагийн дараа будуулъя гэдгсэн. Багшаа би тэрэн дээр нэг үг хэлчихэ. Нүүр будагч 8 цагаас бэлэн байсан. Би өөрөө нүрээ будаад хайлт орохоор таныхыг засаад өгье гэсэн. 8 цагаас бэлэн байсан шүү дээ. 8 цагт орсон хүн байна уу? 8:30-д орсон. 8:30-д орсон. Тэрэн дээр альмаад ямар ч буруу байхгүй. Ягаад альмаа гэдэг. Альмаг буруутай гэж хэлээгүй гэж ярьж байгаа шүү гэж. Болсон явдал процессыг хэлж ин тэрнээс альмаа буруутай гэж хэлээгүй. Нүрээ будуулах нь чухал юм уу? Энэ цагтаа ирэх нь чухал юм уу? Бас бодмоор. За. Тэгээд ямар ч за хоцорсон нь миний буруу гашаа уучлаарай. Бараг надад бол нэг бүлийн маягийн санагдлаа. Энэ нь гэхдээ ганцхан өнөөдөр биш. Өчигдөр бас болсон. Янз янзын юмнууд бол бодогдчихэв. Багшаа надад нэг хэлэх үг байна. За. Ингээ өрөөгөөрөө талцаад одоо ингээд нэг практиклаад жаам шиг ийм баймааргүй байна. Яг үнийг Үгүй тэгээгүй шүү дээ. бүгднтэй л адилхан жигэд харьцдаг бүгдэн дээр нь адилхан юм байдаг. Тэгэхээр ингээд нэг сони хүн ялгаж байгаа юм шиг ийм байхаа болмоор байна манайхаа юу. Үүндээ сүүлийн үед нэг жоохон тийм харьцаа ингээ бүдэнд нь харагдаад байгаа байхгүй юу? Би илүү үг хэлж үү. Тэгээ тэрнээс болоод тусаа дэврээд явцсан шүү дээ. Өрөөгөө хойлоос эсгүй болоод бүгдээрийг дахиад ихнээс нь дахиад Жохоо ээж солиод ээлжлээд ингээд ингэж байвал байж болж юм багш. Яагаад энэ гიშгэн хөгцөнгөө гэнтгөө өрөөнийхөө румитаны солонго ирсэн. Манаас бүр өрөө жүгээр байжгаад өний бас илүү бодох ёстой гэж бодож байна. Маргаашнаас эхлээд нүүр будалд болоо хоолны хуваар гэх мэтчлэн бүх хуваарлалт дээр хамгийн түрүүнд альмаа орохгүй. Ээлжлээд ор. За. Бас бусдынхаа үгийг сонсомоор байна. Нэг хүн хэлсэн бол өөр, 2-3 хүн хэлж байна. Би та хэдийг хүлээгээд цаг 2 цаг хүлээж чадахгүй нуучлаарай. Ойлгосноо? Тамхи татдгууд нь урагшаа гар. Би мэдж байгаа зүгээр урагшаа гарч хаалга. Энд ч ирснээс хойш тамхи татсан хүмүүс урагшаа гар. Урагшаа гар. Хажууд нь очиод зогсохоор нийл тамхи үнэртэй дээ шүү дээ. Хэцүү байж дээ дотор муухай оргиод байна. Зүрх савлаад байна. Хэцүү байна томоко. Болор премиум гадаа хаа сайгүй камер байгаа. Миний хатуу хараа энэлтэн доор байж чадна гэ гарын үсэг зурсан. Битгий тамхи татаарай гэж хэлсэн. Би ихтэй танд хийснээр багасгах чаа. 2 хайрцаг тамхи татдаг байсан нүн үү? Тий, 40 ширхэг. Одоо 10 болгосон. Хэцүү байна штэ. Би ихтэй гайхаад байна л та. Тамхи татдаг нь миний асуудал шүү дээ. Ихтэй багш би гарын гээд нэрээ ам өгч чадахгүй нь үнхээр чадахгүй юм. Ихтэй үнхээр ингэ багсгаад сүулт бол гарна. Скол тамхи татаад яв. Скол надтай үлдээ энэ ч тасглаа гэж тамхинаас гар. Оролцогч Ариуна. Би чамайг өөр Монголоос төлөөлж ирж байгаа хариуцлагатай өнөхөр өөрийгөө яран дийлж чадах юм болов уу гэж бодсон. Юугаас аваад манай хчээс нэг аваад Хчээс. Томокоос уу? тий. Sorry хч. Яг гад энэ оролцогч нар тамхи өгöd байгаа томоко. Миний буруу би гойжтэй өгч юуг надад өгөхгүй гэх юм даа. Оролцогч альмаа. Би тамхи чинь бүгдээр ингэ эхний орой 2 дахь орой урааж авсан шүү дээ. Хаанаас татаад байгаа юм? Энэ таад бас тамхи өгöd ам уу энэ арын багийн залуучууд. Хөөш альмаа хинээс олж тамхи татаад байгаа юм бэ? Байсан багш байсан. Нууцсан байсан юм уу? Хэдэг нуулсан? Түүхүү. Дүгнээ татаад дууссан уу тэгээд? Тус. Бага. Бага. Урааж аав шүү. За. Оролцогч уран заяа. Та ч нэг 4 хүүхдээ ээж алдарт их одонтой. Олон ээжүүдийг төлөөлж ирээд алад өгөн шоуны ч ялагч бол чадна гэж орж ирээ өстэй. Яасан би юм тамхич ээж сонгосон юм уу? Би Бити худлаа ирээд тамхи татчих авчлаг ч надад байгаа шүү. випс орсон шүү. Дахиад тамхи татахгүй.
Багшаа би ингээ. Би өнөөдөр камерын өмнө сүүлийн 2-5 хий угсарч татаад тэгээд бүгдийн тушаая. Тохиролцоо Аха. дарулзаал тэгэл дарваагаалгаар ойлгосноо. Хамиг татдагаараа загинуулаад гүйсэн шид юм болцоо. За ер нь уур амьсгал эвгүй байгаа. Хүн энэ зааланд фитнес зааланд ирээ сайхан энергитэй сайхан бэлтгэлээ хийгээд сайхан өөдөөдөөсөө инээлдэ гардаг газар болохоос биш. Ууралж цэхэлзэж бие биендээ хэрүүл хийдэг газар энэ фитнес заал биш. Эвлэрвэл эвлэрдээд чадахгүй бол болцгоо. За өчигдрийн бас явдлыг би харж байгаа шээ. Альма би чамайг харахад нэг хүнтэй нэг төстэй харагдаад ах юм аа гэдгсэн. Ямар хүнтэй гэдгсэн Холливуудын од нэг амар лаг Оскарын шагналтай жүжигчин байгаа гэж хэлсэн. Би нэг бүх хүний өмнө хэлсэн. Өчигдөр би санаад энэ нэрээ би чамд нөгөө Холливуудын од гэдэг хүнтэйгээ адилхан гэсэн тэр хүний зургийг үзүүлэхээ мартсан байж тээ гэдгсэн чинь өөдөөс мэдсэн сонссон. Та намайг стан дээр гэдэг өөдөөс ингээ амар муухай хэрүүлийн уур амьсгалтай. Тэг би гайхаад би чи юундээ гомдсон юм тэр та намайг ста эрэгтэй хүнтэй адилхан гэсэн байлаа гэд нүдэн дээр чинь би хэлсэн штэ. Тэгээд мартаад ингээд ингэсэн байж байгаад өчигдөр санаад ингэсэн чи өөдөөс тэгсэн чи хажуунаас тамака мамака ингээл бүгдээрээ орж ил нэгийгээ инглээ тэглээ мэглээ гэл амар сонин хандлага гаргасан. Дандаа инээгээд явж идэг. Тэгээд нэг юм туранхай ингээд нүүрний гавлын ясны бүцэн төстэй болохоор би зүгээр л муу юм санаагүй би зүгээр тэгж хэлтэл. Тэгээд тэрийг Жокер гэдгийг би хэлээгүй байсан өөр хинээс сонссон би мэдэхгүй байна. Өчигдрийн маргаан бол ийм болсон. Тэгээд би ямар нэгэн байдлаар хинтэж хэрүүл уруул хийж юу яхахыг бол хүсэхгүй байна. Альмад өөрийгөө тэгээд эрэгтэй хүнтэй тэгж дуудуулах бас сайхан л биш байгаа. Хизээч ардаасаа үстэй тэ нэг амар инээдэг амар шүүр царайтай эрэгтэй ийм тийм хүн төсөөлөхгүй байхгүй. Тэгээд хишгээ инээж байгаа юм шиг харагдаад байгааз гэж би хэлсэн шүү дээ. Уран зай чи хэлсэн юм уу? Тэгсэн. Би уран заяад хэлсэн. Жотхын байдлаар л хэлээгүй шүү. За, окей. Ганцхан юм биш шүү дээ. Чи зөндөө олон юмнууд байгаа. Та ингээд тэ биднээс карьерийн хувьд ийм дээгүр байж болно. Гэхдээ бид нартай дандаа доогуур ингэж нэг хүндлэлгүй харьцдаг чинь үнэн шүү дээ. Яаж тэгш шүү? Тэр нэг хүнээс удаа энэ байдалтай байсан болох нь өнөөний зүгээр идэрхээлцсэн. Дахиад өнөөдөө миний ботхоор шүү дээ. Энэ бол өөрөө ингээ хамтраад ингээд бие гадуурчилж байгаа биш юу? Нэг үг хэлчих. Ер нь бол шүү дээ. Нүүрэн дээр нь инээж ханаагаад нүдрөө нь харж агаад хэлсэн үгийг ингээд хов болгоод бүр ингээд амар муухагаар яриад бөөнөрөө ингэж дайрч ирж байгаа надад үнэхээр муухай санагдлаа. Та өднөөс бүр анжаарахгүй. Манаас ингээ ахмадаа хөндөж чиг чи хөндлөө сууж ийн. Та бол хөзөөд ингээ манаас юу шивгчин шиг. Манай өдөө өөрөө би шивгчин ингээд үнэн ингээд би биеэнд ингээд явж. За тэгвэл нэг юм асууя. За Тинт бид нарыг ирэхэд ингээд цэвэрхэн байсан. Таны арталд нэг 2 ширхэг цаас яг танд ингээд цэвэрлээд арчснаас чинь хойш шүү. Мэдхгүй. Манаас миний цаас тэрий цаас гэхэд манаас үтсэн газараа нэг чивлээд аяг байгуул бүгнээ нь чад дүрж өгөөд л ингээ би яг care хийгээд явдаг. Танай нэрсээр жаав манаас ингээ танд үйтлэх шиг. Окей ахмад хүн уйлчиж бодоо. Гэдэг жирэмна манаас сэтгэл амар хөргөөж. Тэгээд ингэсэн. Би дандаа ширээгийн цэвэрлээ. За байж арай. Тэр юуныхаа хүмүүсээс асуугаарай. Би Намайг- ширээгийн цэвэрлээ л явдаг. намайг- жишээлх юм бол. намайг- идэж дуусчаад асгасан зүтгэсэн юм ингээд би ширээгээ цэвэрлээ явдаг шүү. Томоко оролцогч, Альма, Ариуна оролцогчид бол отгон цэцгийг эрс эсэргүүцсэн юм мөнгө айс харагдсан. За миний хувьд бол аль болох л өвнө харимталтай цаашдаа нэг баг болоод шоуга дуусгаасаа гэсний үндсэн дээрээс бүгдийнх нь л үгийг хүлээж аваа сонссон л доо. Яг нэгэнд нь ийм буруу өгөх бол хэцүү. Яг юу болоод энэ яагаад энэ гэдэг олон зүйлээс ажиглаж харахгүй бол одоо оролцогчд маань бол нэлээд эмзэг байгаа. Тэгээд нэг оролцогч руу бас би шууд дайрж болохгүй бөөндө хамт байгаа учраас олон талаас нь одоо ингэж сонсоод дүнлэл хийхгүй бол бас гуйнах, гомдох тийм зүйлүүд гарах болов уу гэдэг үндсэн дээрээс ер нь бүгдийнх нь л үгийг сонсож байгаа. Ерөөсөө ингэж нэг газар цугларыг ихэд нэг ч удаа цагтаа ирж байгаа та. Яаж хийж байгаа л ингээд бөөнөрөө ингэж хөөлөх одоо гоочлох юм олж ядаж ярьсан. Надад маш их харамсалтай байна. Нэг нэгэнд нь ингэж шидсэн хатуу өгч юм. Айгуу том гомдол болт юм бэ. Тэгээ энэ шоу бол хов ярьж хэн сайн хор найруулсан ялагч болох шоу биш.
Одоо наад амнуудаа амигцгаа ямар их хэрүүл хийдий одоо боломж шүү. Сонсоод ирсэн чинь бүр давж оролцохоо яасан. Үнэхээр инээдтэй санагдаж байна. Гэхдээ үнэхээр та нар тийм сэтгэл төрүүлсэн бол үнэхээр уучлаарай би бүгдээрнгээс нь уучлалт хүсье. Бишиг жаргалын гаргасан санаатай багшин санал нийлж байна. Өрөөний хамтрагчдыг солиё. Би өрөөгөө солимооргүй байна. Яа тэгэхээр ийм хандлагатай хүмүүстэй нэг өрөөнд ороод өрөөнд дотроо бүр хагаралтай баймааргүй. Тэр тусмаа байх хэрэгтэй шүү дээ гэж. Отгоогчтэй тэр би амьдраа болоод байгаа юм чи хин нэг амьдраад үзгэлтэй тийм үстэй. Тэгээд үзгэл гэж бодсон. Тэгээл үн бодож ирсэн ол хэлсэн. Хишгээгийн санал учраас хишгээгээс эхлээ өрөө солино. Хишгээ тэгвэл уран заяатаа орё. Хамаагүй. За. Хоёр ишээ зогс. Өрөө солилтын асуудал бол багш зөв хуваарлсан гэж би бодож байна. Ер нь бол ингээд нэг дунд нь нэг ингээд сэлгэж хэрэгтэй гэж би бодож байна. Оролцогч отгон цэцэгтэй амт нэг өрөөнд орох уу? Сонгороо. Би ормооргүй байна. Би тамхи татдаг хүнтэй ормооргүй. Хинтээ нэг өрөө болмоор ингэж асуухад би хэн байсан ч гэсэн хүлээж авах гэсэн штеп. Санаж ийн үзсэн хүмүүс эргүүлээд эхний дугаарыг үзээрээсээ. Надад бол ингээд арай хүлээцтэй байдаг аахгүй юу? Би одоо хэдэн насаар ихч болохоор тийм үү? За тэгвэл Ариуна альма хоёроос нэгийг сонгоё. Найлантай нь орох уу? Оролцогч отгон цэцэгтэй хэн өөрөнд хуваарлагдчих орох юм? Ариуна юу альма юу? Багш би орохгүй. За гэлц. За отгон цэцэг. Альма хоёр оръё. Томоко Ариуна хоёр. Яагаад вэ багш? Өөр сонголт алга биш те. Яах гэдэг ганцаад байгаа. Эсвэл та өөрсдөө бэлтгэлээ. Өөдөөс бүр орилж чарлаа ямар хэцүү юм бэ? Хөрхий жигмсэн хүнийг те уурлуулаад ингээл юу бүр тэсгүй шидлээ шүү дээ багш маань бүр шидэд гарлаа. Өдөржин шөнөжин та хэрүүлэг сонсож алхаж байна. Зүгээр бэлтгэлээгээ та бэлтгэлээрээ төвлөрчгöd юу болох вэ? Өөрөө хуваарлагдаа солигдоод эзлээ. Хичнээн хоног байх гэдэг. Одоо ерөөсөө идэхэн хоног л үлдсэн шүү дээ. За ер нь сэтгэл зүйн л 9 хоног байх нь дээ л гэж харж байна. Тэсвэртэй, төвчээртэй, хүлээцтэй. Энгийнээр бол яг дүлийн годл шиг л бай гэж бодож байна да. Үлдсэн хоногудад оролцогч хишгээ уран заяа нэг өрөөнд. Нэг өрөөний хамтрагч. Оролцогч отгон цэцэг альма нэг өрөөнд. Нэг өрөөний хамтрагч. Томоко Ариуна өрөөгөө солиод нэг өрөөнд үлдсэн хоногудаа өнгөрөөнө. Нэг өрөөний хамтрагч. Фитнес заалны хүмүүс тасгалаа хийж сайхан эв найрамдалтай байх гэж ирдэг болохоос хоорондоо хэрэлдэх газар биш ойлгосноо. Бэлтгэлдээ оръё. Өнөөдөр нурууны тасгал. За одоо зөв. За буцаад тойроо. Яач. За ер нь болж байна хоёроо. Энийг сууж ш надад өгсөгч гарч ирж штэ Томоко. Ойлгож байна уу? Ойлоо зэрэг тоолоо 3. Яваач хурдлаач. Ирээ. За зөөний гоё. Зөө. За болсон. Өрөөнөө хамтрагчийн хувьд би өөрийнхөө биедээ 90% өгнө. 10% шүд тавирахтай гасгатай. Өөр байхгүй. Тэгээд арсалдаад ингээд идэх хүн угаасаа надад тийм зам байдгүй. Одоо нөгөө хүний царайг нь хармаар юм. Дөр биш. Ялангуяа альма отгоогч хоёроо нэг өрөөнд байгаа дээрээ би энтэйгээ ойлголцоод би энийг жоох мэдрээсэй гэж хүсэж байна. Насан турш та тий хамт амьдрах гаагүй. Тэгээ энэ чинь шоу. Өөртөө л үнэнч тэгээд танаас өөр мэд.
илүү мэддэг хинч байхгүй. За. Дэжгүй те. Ахаа шитгэл. Бүгдээрээ уцаа ураалгана. Өөхгүй штэ би явдалч өөхгүй штэ. Одоо нь бас бүр утастаа дончихсан шүү дээ. Утасгүй амьдрал дийдэхгүй, утаж орохгүй, юу болсон ингээд рил үжээс одоо. За одоо мэдхгүй байна. Нэг юм дутаад байгаа юм шиг санагдаад ингээл мэдхгүй тэгээ багш минь өгчих واخгүй л гэж би бодож шин. Нэр явагддаг уцаж ураа авчлаа. Бүх зүйл зүгээр. За өнөөдөр нурууны дасгалыг зочинтой хийн мэргэжлийн тамирчдыг та хэдэд одоо авчираад бодит тийм ээ эдгээр хичээлдэг хүмүүсийн бодит бие бэлтрийн хөгжлийг харуулж байгаа. За тэгэхээр өнөөдрийн зочин бол эмэгтэй тамирчин байгаа. Эмэгтэй тамирчин нурууны булчингаа, мөрний булчингаа хэрхэн яаж хөгжүүлээд бодит байдал дээр та хэдэд яаж тийм ээ үлгэр дуурайл болохыг харуулах зорилготойгоор өнөөдрийн зочноо урьж байгаа. За өнөөдрийн зочин маань дэлхийн хошоо авраг олон улсын хэмжээний мастер Долгор Сүрэн. За сайн өгч. Сайн уу? 11 сар тэмцээнд орох нь. Тэгэл бэлтгэлтэй байж энэ. За энэ удаад би ер нь бол нэлээд бүтэхгүй 6 оролцогчтой байгаа. Тийм үү. Тийм даа сонсож байгаа харсан бах тий. Өнөөдөр ширэх хүн байна. Уулын зочин ирэхээр би чи их гоё хүндэтгэлтэй, ад жаргалтай бэлтгэл хийдэг. Өнөөдөр бол энэ идэх хоёул нэлээд шахаад өгөл зүгээр байгаа шүү. За. Надтай чадсан. Асаашуурийн аавтай адилхан нэртэй тий. Бүгдэнд өдрийн минь төргий яасан хөрхөн бүсгүүчүүлээ. За тэгээд намайг Долгор Сүрэн гэдэг би бодилтын спортын олон улсын хэмжээний мастер дэлхийн хошоо авраг байгаа. Би бол одоо 7 жилийн өмнө 95 кг одоо ямар ч спортоор хичээлдэггүй одоо ийм өвчнөдөө баригдсан ийм хүн байсан. Тэгээд спортоор хичээлж эхлээд сүүлийн 5 жил одоо тасралтгүй энэ бодилтын тэмцээнүүдэд орсоор яваад дэлхийн авраг болсон юм аа. Тэгэхээр та хэдэд бас одоо хизээ гоё болохолоо хизээ одоо үр дүнгээ харах болоо гэж ерөөсөө шантрах хэрэггүй маш хурдан үр дүн өгдөө шүү энэ спорт. Яг өөдөр ороод ирэхэд би бүр хөвлийн хэсгээс нь нүд салгаж чадахгүйсэн. Амар гоё хөвлөтэй. Юу вэ те? Манай ээжээс нэг 2хан дүү хүн тэгсэн ирнээсээ би хаа тэр Ануха шоу маань одоо цор ганц сайлагч 100 саяын шагналтай байгаа шүү дээ. Тэгэхээр та 6-гийн маань аль нэг нь 100 сая эзэн болно гэсэн. Гэхдээ энэ хугацаагаа зөв ашиглаад дасгал хөдөлгөөн эрүүл зөв хоолтын талаар маш одоо өргөн мэдлэгтэй болоод тэрийг ойлгож ухамсарлаад тийм ээ тэрийг хэрэгжүүлээд ойлгоод эндээс гараад тэрийг насан туршдаа одоо цаашдаа ингээд хэрэгжүүлж чадах юм бол тэр бол хамгийн том ялагч болно гэж хэлмээр байна. За баярлалаа яалтчгүй үнэн байна. За өнөөдөр догигчээ нурууны булчин ажиллана. Тэгэхээр таны бас нөгөө ордог илүү нөгөө нуруу мөр түлхүү бас хардаг шүү дээ. Тэгэхээр хоёлоо өнөөдөр олгогчд нартайгаа нурууны тасглаа хийцгээе. За маш хөвгтөд. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бүх ирээдүй. За багш нэмэлтээр тайлбарлаж өгөхөд ерөнхийдөө нурууны булчингийн маань онцлог их хол зайд сунгалт сайтай хийж яг цэвэр булчин маань нурууны булчин маань сунж өгснөөрөө одоо булчингийн маань ачаал авах чадвар нь илүү сайжрах нь дээрээс нь нөгөө эмэгтэйчүүдийн үед одоо шинэ жил болох гэдэг гоё даашин зөмсгөрийн нурууны ардлын өөхлөлтөнд гарчаад задгаа гоё балаж өмсч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн үед энэ дасгалыг хийх юм бол гоё хүссэн даашин цаа шинэ жилийн үеэр өмсөх боломжтой болно гэсэн. За хамгийн ихний оролцогч Томоко маань эхлээд орох уу? За. Ийм. Тэгээд сайн удаа. За. 2. Аашаа татчих шүү. Энэ хавцаа болгомаар байна. За ингэ. За зөв болж За. байна. За 3. За 2. За ганцхан. За одоо Томоко мань тайчгч байгаа. За. Одоо урдаасаа штэ. Урдаасаа. Одоо энэ урдаасаа өрсөлдөгч нартай царайгаа харуулж хагаад хийгээд. За харъя. Одоо ийм үү? Зүү. Артур нь явчих. Артур. Тэгтээ царайгаа энэ хэд рүүгээ харуулах шүү заяа. За. Харж чадахгүй наа. За. Харин гоцлуулаа хийгээч. Өрсөлдөгч нар ч тогсож штэ. Юу бодож чинь Томоко? Юу бодож чинь Томоко? Юу бодож чинь? Жаргалтай амьдраарай. Юу. Баярлалаа. Би зовлоо өгöd байгаа юм байна л та. Би л зовлоо өгöd байгаа юм байна л та Томоко. Ямар хохирогч сэдэл хийдэм би багш. За. За. Орсон уу? Хаашаа оров? Энэ
Хоёр дээр. За боолцсон юм байна те ямар ч тач. Би хардаа энэ ч 49 дэх хүн юм байна. Та нэг өөрөөгөө хардаа бас. Юу бодох чинь танд? Өөртөө ямар ч тач ихтэй юм байна те. Тийм би одоо хичээвэл юм болч болно гэж. Болно. Манаас болж хамгийн гол нь хизээч оройтдгоо. Ерөөсөө ингээд 42 наснда бэлтгэлээ хийсэн гэсэн шүү дээ. Бүр гайхамшигтай. Тэгээд ерөөсөө 7 жилийн дотор юм өөр болох юм байна. Уран заяа. Хаашаа уран заяа ингээ айгуу сан юм хэлэхэр бүр ингээ айж майдах юм уу яадаг юм. Бүр ингээ цочож мочоо ингээд идэх юм. За оролцогч уран заяа маань 4 хүүхдээ жалдарч их одонтой. Одоо манай бодлогын холбооч одонтой ээж ангилгээд тэмцэн байгаа шүү дээ. Нэг. За. Ингэх юм. Оо за. Ороо. Сайн байна. Шүрөө. Яг над хотлоор яг таны яг нэг барьж байгаа гарч юм гэдэг юу ч. Тэр нь юу юм? Өгзөг үү? Биш дал. Энэ үү? Дал тэр тий авгаамах. Юу л авгаамах байхгүй. Авгаамах гэдэг болчин багтай. Нурын далбаны болчин гэдэг байн хэлээд байгаа шүү. За. Жохо ийшээ татмаар шүү. За болгоё. Тэ. Далбаны болчинтой олчвол яах вэ заяа? Тэгэл маа хүмснөө. За. Ийм байгаа тэнцээ. Ямар амар харддаг томог руу хараад байгаа. Бүгд тэр хаппи ямар юм гэсэн үү? Яа. Тэрлээ хацсан доош. Томог руу хараад байгаа юм байна. Эдгээр хүчгүй болоод. За төсөөлийн 3. За яа нэг уран заяа. За үл. Яста гоё маа хүмснөө. Өвөл маа хүмсгөөд байгаа юм байна те. Гоё нуруутай олцоод. Үл магтай юу? Шинэ жилээр маа хүмснөө. Их газарх юм байна л да. Чи ер нь гоё биетэй олчвол энэ их газархаар шинжтэй байгааз. Өвөл маа хүмсгөө 100 өмсөө ойлгож байна. Яа болё. За сайн байна. Өөрөөсөө л ав ичих мэдрэмж авлаа. Тэгээд бас нэг юу мотивац нь болохоор ямар ч хүн тий ямар ч насан дээр одоо ер нь өөрийгөө бүрүүнд ажиллаж чадах юм бол өөрчлөгдөж чаддгийг шүү гэдгийг сайн нэг хичээсэн харал. Наад барахгүй шүү. Энэ их галзарч байна тий. Үтгэл хэлсэн үү? Ой нуруутай олчвол ямар палаж өмсөх юм? Нэг ой нуруутай олчвол ер нь ой биетэй олчвол би хамгийн дөрөнд нөгөө загсан палаж өмсөх гэдэг. Хаа юу юм бэ? Одоо шинэ жилээр угаасаа би загсан палажтай шууд тайзан дээр гарыг хийж бодож байгаа. Зохиолын дугаа дуулахаа болж байгаа юм уу тий? Дуулна л тааш. Зохиолын дуугч загсан палажтай дуулж болно. Анухай чи сонс гэж. Над руу харж. Энэ хэд над руу ер нь их өнөдөр ууралсан. За харж байгаа надтай хаталцсан харцаараа хаталцсан. Харъя чамд харъя чи байх барахгүй. За харъя. Над руу харж байгаа гэдэг. Хараа. За хар. Яа да би статлцчих. За харъя. Чаавс ингээ харцаараа алуулчдیں۔ Гинэ гэж. За сүүлийн 5 явж авахгүй байгаа юм шүү. Аргичнаа тэний юу. Яа. Ингээл таад намайг баг дээр. Ингээл зовоогоо тий. За сүүлийн 2 за 2 орч. 2 сүүлийн 2. За огшаа. Хайртай шүү гэж. Зэ таад. Хичээхийг хүслээ улам ихээр цаашаа одоо шоу маань дууссан ч гэсэн үргэлжлүүлэхийг бас хүсэж байна. Амцаа төгчгүй байхад л болно заяа. Заримдаа хүн төгччдэг байхгүй юу? Бүр дийлэхгүй болохоор хаалаа. За гаргая. Амцаалаа. Хөнгөн бэ нөө тонцгээ. Үгүй. Нэмхүү. Энэ нэг болж байна уу? Болох юм. Яг нэг жоохон юм. За гараар нэмчих шин. Болчин чангарч байна гэж. Өөр юу мэдэгдэж байна? Бас хүндээ. Сүүлийн нэг. Яасан та дотхон цэцгийг зовж байгааг нь харсан чи баяр нь үүдээд байгаа юм уу? Хишгээ хартаа. Төгөлч штэ гэдэг юм. Ингээд байгаа. За энэ чи ингээ өөрөө чи хараад их баярлаад ш утхан цэцгийг Сайн харцаа. Би биш бид гэсэн өөр амьсгалтай. Шаваа дуусгацгаая хөлтөдөө. За нэг ой. Да. Нөөцөө 3. Да. 4. Зүйтэй. 2. За яваа. За болсон. За авсан.
За отхон цэцэг ер нь энэ нурууны булчин хөгжүүлээд өөрт нь бол хэрэгтэй гэж үзэж байгаа юм шүү дээ. Ерөнхийдөө отхон цэцэг оролцогч нь хөлн нарийн мөртлөс дээгүүр айгүй хөөгтэй байгаа гэсэн. Хэвлийн олон биеийн нуруу гар хэсэг айгүй хөөгтэй. Хөл олол нарийн. Биднээс биш л. За хоёлыг шиг зөксөж. За энэ үедээ отхон цэцэг маань одоо ингэ хэрвээ тэмцээнд орвол ямар поз барих юм? Тайзны хүн урд өмнө харж исэн баг те. Ямар поз барих вэ? Яах шүү дээ тийм бодож байгаа. Хүн айгүй анзаардаг юм билээ шүү дээ. За нэг гоё поз барь харуулчих шүү дээ. Юу лээ? Эрэгтэй хүмүүс барьдаг поз шүү заяа. Эрэгтэй хүн хардаг гэсэн багт. Оо яана энэ чи эмэгтэй ангилд бодиулын тэмцээнд орвол эмэгтэй нь эмэгтэйгээр орно, эрэгтэй нь эрэгтэйгээр ордог байхгүй. Та бол эрэгтэй ангилд орохгүй шүү дээ. Эмэгтэй ангилд орно шүү дээ. Эмэгтэй үстэй. Эмэгтэй үстэй. Аа тий. Тэгэхээр за эмэгтэйчүүдийн барьдаг поз. Эмэгтэйчүүд яад юм болоо. Гар мараа ингэдэх шүү. Ийм болоо. Ийм. Зүгээр хараа өгшин. Яадаг юм болоо. За ардаас нэг бариа харуулчих. Манай хүнээ чи бас нөгөө онжгон хөөрхөн шүү дээ тий. Ийм хөөрхөн. За. За поз барьж үзүүлэгч шүү. Аа. За бараг л болж байна. Манай англи руу орох юм байна л да. Энэ одоо ирээдүйн өрсөлдөгч чинь шүү заяа. Харин тий одоо тайшгал болмоор байна. Энэ ч бас дотроо англиас хамаарад өөр байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бикини модель гэдэг англи бол хамгийн эмэгтэйлэг одоо ийм ч юм уу поз зардаг тий. Ийм ч юм уу тий. А манай английн хувьд бол фигур гэдэг англи байхгүй юу? Олон улсын нэршлэн. Тэгэхээр нөгөө жинхэнэ сая отхон цэцэг шиг ингэж мэгдэг. Тийм англи байгаа. За англиас хамаарч поз. Отхон цэцэг маань сая юу яаж гэнэ? Эрэгтэй хүн хардаг, эрэгтэй ангилд ордог. Тийм эрэгтэйчүүд хараад байсан юм байна. Нөгөө өөрөө орно гэж поз эмэгтэй хүний поз харж байгаагүй бол. Залуучууд талт юм байна те. За болчихсон. За болцсон. За одоо хин ариун аяа. Өнөөдрийн багшийг хараад би өөр маш бахархлаа. Тэгээд үгүй юм байна. Надаа бас боломж байгаа юм байна. Би чадах юм байна. Илүү амжилтанд хүрэх чадах юм байна гэж би бодлоо. Надад бодогдлоо. За энэ оролцогч Ариунагийн маань хувьд бол 99 кг-аас ихсэн. Оо за бас аваа юм тий. Тийм тэгэхээр одоо хасгаас өөр шаардлага байхгүй. Одоо жингийн илүүдэлтэй хүмүүс чинь бас фитнес хийгээл бүр бүдүүн дээрээ тийм ээ жингийн илүүдэлтэй дээр бүр бах болчих юм уу энэ төр асууад. Тийм байхгүй шүү дээ. Тэр бас нөгөө хамгийн хүмүүсийн асуудаг буруу асуулт байдаг. Миний тэр ахай тэр сайхан зузаан биш үү? Хаашаа орж ийн арай? багшийн барьж байгаа тэр хэсэг нь юу гэдэг? Хаашаа орж ийн? Дал. Хаа гэж байна. Хаа амьд байгаа чам дал байгаа шүү заяа. Далны амт хаа байдаг. Ялангуяа яг нурууны дээдл бүр онцгой их байх байна бас. Би чамд дараа нь 95 хэлтэйсэн зураг үзүүлнэ заяа. Тэгээд чи тэр хооронд таа хол амсаа гэнэ. Тий, ер нь бол би бол одоо бүр ингээд төрөл арилцсан гэдэг юм уу? Одоо нөгөө бүх одоо амьдралынхаа хөвшлээс Тамхинаас гарч юм уу? Тамхи татдаггүйсэн. Тий. Юу ороод байгаа юм? За. Булчин орж ийн. Миний өөх булчин болж ийн. 6. Гой нуруутай олны болоод яана гэсэн бэ? Нэлэх ногоо жулгаан. Нэлэх ногоо жулгаанаа. Тэр нь салаадны навч идэнэ гэж байгаа мó нөгөө утгаараа хэлээд байгаа юм шүү. Нөгөө утга. Чи ямар бабаа юм. Анаха фитнес яваад анх дуурайдаа өмгтэй багш ирж ингээсэн шүү дээ. Би бас ингэж бодно гэснээр мэдсэн, мэдэрсэн. Ой, тийхгүй шүү. Энэ жингэнтэй төхөөрөмжтэй маш болгоомжтой хэлсэн. Болгоомжтой шүү сай. Өөрөө босоод авлаа. За. Дөрөв орж ийн. Орж ийн багш та дараад байгаа юм шүү уусаа. Ни хөнгөн байгаа юм шүү. Үгүй та өөрөө дараад ш л багш. Чам дээр хөнгөн байгаа юм шүү. Үгүй багш та намайг ганц штэ багш. За багш нь бол гараа авъя. Гараг гүйцэтгэж шлээ. За. Гар зүйтэй. За. Хоёр. За орлогч руугаа харж агаад 3. Ингээд тонгоохгүй шүү. За. Хоёр нуруутай олчих юм бол альмаа хамгийн түрүүнд юу юм гэсэн 6. Гэмсэн штэ. Басан. За мэгт нөгөө бариу жинс тэгээ. Бүтэхгүй шүү. За. Хаашаа орж ийн? 8. Нурууны энэ хэсэг нь юу вэ? Энэ нурууны суг. Нурууны ахаа. Энэ нөгөө биений нурууны суг гэж байхгүй. Нурууны далбайны сонио хөдөлгөөн хийгээд шүү. Бие төгжмээр нэг төвшөнд. За. Одоо болох гэж байна. За.
Ингэсэн шүү дээ. Ингэхгүй. Энэ бас айгүй юу шүү. Аюултай. Энэ маш том аюултай шүү. Заавал дандаа төхөөрөмжөө сулруулад энэ жин дээр авцаан 50 Шууд тавихгүй шүү дээ. Багш нь юу гэж хэлдэг вүлээ? Яаж тавь гэдэг вүлээ? Ажуухан тавь гэж яриаддаг. Зөөлөн тавь. Удаан тавь гэдэг шүү дээ. Удаан болгоомжтой. Би яг хэвлэгийн юм болгоно. Миний хэвлээ ингэж гарч ирэх боломжтой байна гэд. Ялангуяа тэр нөгөө өөрийнхөө бүдүүн байсан үеийн зургийг харуулад тэгээд би ингэж өөрчлөгдсөн гэд харуулсан чинь боломжтой юм байна. Бүх юм боломжтой юм байна. Би биеэ яаж ч урлаж болох юм байна гэж сэтэл авсан да. Мотивац авсан. 95 ихтэй зураг. Энэ 17 энэ 18 оны зураг байхгүй юу? 42 таа байх энэ зураг. Тийм. Одоо багш Одоо араач за бас энэ. Хоёрын багш. Хоёулаа гэжтэй. Хоёулаа. 49 настай дээрээс хуучиндаа 95 кг-аас одоогийн бие байдалд орж ирсэн. Вау, amazing. Тэгэхээр манайсууд энэ хуучин тэр жургуудаа үжүүлсэн шүү дээ. Тарган байхаа. Одоогийн байдал тэгэхээр маш их биширсэн. Гүг 15 морины чадaltaй хүчтэй өгдөлтэй шүү дээ. Манай Шаа. Хамтрагч байгууллага Mongolian Tour, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, ерөнхий ивент төгч Номин, хүний хэрэгцээ цум багцсан, хамтран зохион байгуулагч Го Гуаша, Анд Medical Center, E-Studio. За охтуудаа дараагийн их дасгал маань мэдээж нурууны төхөөрөмжтэй дасгал байгаа. Тэгээ өнөөдрийн зочин манаас та хэдэд булчингаа яаж ажилуулахыг бас харуулах гэж сайн нарийн хараад аваарай. Яг мэрэгжлийн тамирчид ирээд харуулахаар яг та хэд маань нөгөө нарийн булчингууд яаж ажиллаж байгааг илүү сайн хараа шүү. Заа. За доо их чих уу. За яа. За хараарай. За. За оролцогч Томоко. За явлаа. Оо зүг. За 20 явчих юм шүү Томоко яах вэ? 2. Явна. Ингээ хойшлохдоо жоохон ингэж өгнө шүү. Бүх энэ хэсгээ чангална гэсэн үг хойно. За яваадаг. За манай оролцогч Томоко ч бас өөртөө чинь чацуу байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Томоко энэ ирээдүйн өрсөлдөгчтэй хандаад хэлэх үг байна уу? Харж байгаарай. За Хүлээж байгаарай юу гэх юм. Хүлээч. Намаа хүлээгээрэй. Чи чадах юм уу? Гоё олж чадах юм уу Томоко? Харъя. Гоё олж чадах юм уу? Угаасаа гоё. Яна. Хэдүү? Үний юм уу? Үний юм уу? За болсон. Баярлаа. Би ч гэсэн удахгүй тийм болж болох юм бэ. За тэр хэмжээндээ биш ч гэсэн те тодорхой хэмжээгээр ингэ галбартаа орж болох юм бэ ингээд. Үнэхээр юм мөрөөдөл одоо нөгөө юу гэх юм. Чиг өгсөн. Тэгээ би чаднаа гэдэг л өгсөн. Манай үний чинь ерөнхийдөө нөгөө хүч бүх юм нь одоо мороор хэмжигддэг. Тийм. Тэ? За нурууны дээр л яригдчихсэн. нуруунд дээр яригдахгүй юм. 15 морины чадaltaй хүчтэй өгцөгтэй шүү дээ тий. Нуруунаас байгаа хаа. За явах уу. Энийг чангалчиж ишиж орно шүү дээ. 18. Яваадаг. Сайн байна. 17. Орлогч хишгич мал дээр өслөө яалаа. Тийм биш. Ямаа мама самдаг гэсэн үү? Сам. Хэдийг самнах уу? Оо нэг дор нэг 5 10 марав. Самчих уу? За тэгвэл 20 орчих заяа. Орохгүй юм шүү. Орж байгаа юм уу? Ороод шүү дээ. Харъя. Хааш орж байгаа гинэ? Чи өгзөг рүүгээ оруулаад энэ гэсэн шүү дээ. Үгүй нуруу руу орох хэрэгтэй шүү дээ. Өгзөг рүү орохгүй нуруу руу орох хэрэгтэй. Одоо нуруу руу орж гинэ? Орж гинэ. Хааш орж гинэ? Нуруу. Явлаа. 2. Сүүлийн 1. Битээр тандаж хэлэх үг байна уу? Таяр бол мундаг. Баярлаа. Таяр шиг болохыг чи бас мундаг байна.
онцгүй би гайр шиг боллоо. Жохон заанч хэлээд байна үгүй юу? За. Бид нартай адилхан эмэгтэй хүнтэй тэгээд дээрээс нь 49 настай хүнтэй тэгээд ийм амар гоё бие мийтэй бидний хажууд одоо юу юм бэ согоо юм ааш тий. Нөгөө олон нийтээс хүмүүс төлөөлж орж ирэх гээд сонгон шалгаруулалтанд орсон шүү дээ. Одоо нөгөө сонгон шалгаруулалтанд хамт орсон хүмүүс чамайг үзэж байгаа ш. Тэр хүмүүстэй зориулаад нэг үг хэлчих. Би чаднаа. Ингээд болоо мó. Тий. Оо ямар дуртай. За. Чамайг одоо үзээд за энэ уран заяагаас би илүү авах байсан ч тэгээ зөндөө хүмүүс үзэж байгаа ш. Тэр хүмүүс зориулаа үг хэлчих. Та нар ч гэсэн чаднаа. Йоо, хит амар найрсаг олчихгүй яач юу? Арай л найрсаг олчих бүгдээрээ. Хөтгөн байсан да. Яадаг байсан, зовоодаг байсан юм уу? Аа? Дурак чинь тэгэл өөр хүн цаа ингээл яваад гисэн шүү дээ. Нурууны болчин чим яа болох ч тэгэн шүү дээ. Одоо гоё болгох заяа. Аа? Яда. Бала. Яда. Орон нураа наашаа. Орюс. Яда. Аршаал. Яваа тийч наа. Тийч наашаа. За дахиад 10 болчих. Төгөө 10. За яа. Уучлаа дөө. Би чамд харуулнаа. Гүлгөө харуулнаа гэсэн шүү дээ. За. Атамсгээ. Чи чаднаа. За зөв. Яда. Yes. Орж ийн үү? Орж ийн гэсэн. Хаашаа орж ийн? Мэлхүүс нуруугаар. Нуруугаар орж шүү заяа. Мэлхүүс талаар орж ийн. За. За сайн байна. Сайн байна. Чи одоо гой биетэй болчих юм бол Монголын одоо бүх нэлгэногоо нарыг дуусгах нэ? Аа? Баярлалаа. Зөвшөөрөхгүй хөөш. Баярлалаа гэж тийм үү. За сүүлийн 5. За нэлгэногоо нартаа зориулаад сүүлийн 10 ороорой. За Аруна юу гэж хэлхий? Өгчигөө хүлээж. Өөрөө өгч нь одоо хотлоо. Өөрөө Чиас битэг гүдээтэй байгаа цаа. За болсон. Баса. За баярлалаа. Баярлалаа. За сайн. Саяны дасгалаа сайн хийсэн ч одоо багш нь хамгийн сүүлийн дасгалыг хэлгээ. Тэг хөө. Сайн байна. За яа одоо сайн байна бас. Дандаа муу байна гэж яах вэ те? Эв найрамдалтай байна. Одоо уур амьсгал гоё олж जैन. Би бинийгээ дэмжиж जैन. Тэгэхээр хамгийн сүүлийн дасгалаа одоо хийж байгаа бусад оролцогчоо сайн дэмжиж хийх үү? Чадах уу? Дэмжих юм уу? За тэгвэл өөрсдөө хадгалж ташиж байна. За хичээгээрэй. За өрөөнөөсөө нэг хүн нь очоод тэнцээ байгаа штангуудаас нэг аваад хамгийн түрүүнд очсон мэдээж хамгийн өнхнийг аав. За яваарай. Өрөөнөөс нэг гэсэн. За бүндэ яв. За дэмжээрэй нөгөө хэдэн дэмжээрэй. Өрөөний хамтрагчтай дэмжээрэй. За. Амсгаа авъя. Аха, чийж жоохон гай. За жоохон дээр болгоё хоошо. За одоо олчих. Одоо яг болсон шүү. За сүүлийн 10. Хаашаа нь орчих вэ? Юу руу оруулчих вэ? Юу руу оруулчих вэ? Яваад явчихлаа. За таа тий. Сүүлийн 10 октодоо дэмжээрэй. Өрөөний хамтрагчтай дэмжээрэй. Сүүлийн 10 яваарай. 9 8 доош буулгаад өг. 7 доош буулгатаа мөртөг өө зү. Болж байна. Хаа яваарай. Орж гэнэ үү? Орж гэнэ үү? Сайн байна. За зөө. За одоо дараагийн хэд нь орох вэ? За нөгөө хэд нь орё? Өрөөний хамтрагчид солигдъя. За дэмжээрэй октодоо. За хөлтөө мөрний хэмжээтэй байцгаслаа. За нөгөө гараад нөгөө тийш нь барьж байгаа. Дотгош нь тавьж байгаа. Барьж байна. Энэ голоож байгаа урагш нь ийш нь явуулаад. Тэгээд ийшээ явуулъя. Урагшаа. Одоо болж байна. Худлаа ороод байгаа юм шүү зарим нь. Сайн байна. Отгоо энэ альва зөв орж чадчихна уу? Болж шүү. За сууж байгаа даваад. За хагас суугаад. За
Нөгөө өмг залхаж байгаа юм шиг. Өшөө жоохон. За тэгээ жоохон урагшаагаад шүү. За тэгээ тоошоогоод та. 1 2 Одоо болчих шүү дээ. 3 Сайн бэ. 4 Зөв. 5 6 Яг гоё мэдрээрээ. 8 Орж ийн үү? Альма. 9 10 Дэлхийн хошоо аврах. За дээрэс нь одоо 50 хүрэх гэж байгаа ч гэсэн маш олон одоо бүсгүүчүүдэд урам зориг өгч чадсан, бодит байдлаар нөлөөлж чаддаг ийм зочин ирсэнд маш их баярлж байгаа. Спортоор хичээлэхэд бол хизээч оройтдгүй шүү. Тэгэхээр та өнөөдөр ч гэсэн хамаагүй эхлээрээ эхлэх нь хамгийн чухал эдэн шүү. Эхэлсэн байхад тэгээд бүх зүйл болноо. Тэгээд охтуудтай, эмэгтэйчүүдтэй, бүх бүсгүүчүүдтэй эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё. Ер нь одоо дасгалжуулагч хүний хувьд анзаарч харж байхад одоо яг ярилцах цаг нь гэж бодоод оролцогч отхон цэцэгтэй одоо тусдаа ярилцахад хүлээж байна. Ямар ч тач дэшээ хүн явуулаа дуудуулчлаа. Яаачгүй зүгээр. Зүгээр шин. Хэлсэн үгсийн хурц сэтгэлийн эмзэглүүлжээ. Дотор богссон бүхнээ сэгсэрч орхиод цааш алхах нь хамгийн чухал. Өөртөө тэгээд аяндаа ойлгох бол. За сайхан очоод амарчих заяа. За амарчих. Баярлалаа шүү. Хэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Ямар гоё салхитай өдөр бай. Өнөө хитэн байшаа би нэнгэ өмссөн байна. Өн манайх байна. Сайн уу? За танаа машин их тухтай юм аа. Надад бол айгүй сайхан бамбалзаад ерөөсөө засвал зам дээр явж байгаа юм шиг санагдаад байна. Ерөөсөө нөгөө бартаад зам уулын одоо юм тэрэлжин шорон зам гэж ерөөсөө санагдахгүй байна. Тэгэхээр энэ машин чи яагаад ийм гоё тухтай юм бэ? За энэ машин бол Leopard 5 гэдэг машин ба. Pro машин ба. Ер нь 2023 онд анх үйлдвэрлэгдээд Гимла өргөлт хамгийн өндөрт гарсан бензин амжилттай гарч ирсэн байна. 680 морины хүчтэй. Өөрөө бол 1.5 мотортой, дээр нь 2 цахилгаан мотор нэмэгдээд нийлээд тийм хүч гаргаж байна гэсэн. 4.8 секундэд 100 км/цагийн хурд авах боломжтой. Чадaltaа гэсэн. За тэгэхээр үнэхээр супер машин юм. Тийм 4-5 гэж тоолоход 100 км/цаг хурд авчихна гэсэн. Замаа яаж сонгох вэ те? Одоо жишээлбэл нөгөө бартаад зам. За энэ дээр төрчих. За. Тэгээд гараад. За сноу гэх юм бол цасан донд явж байгаа юм байна тийм ээ. Сайн дэлсэн донд байна. Баас нэрийц юм уу? Дэлгэцэн дээрээ бас усаар гарч байгаа гэж гарч ирж шүү. Монгол морь нохоо чарга төв. Их л олон таамаг дэвшүүллээ. Морь унах гэдэг нохоо унах гэдэг нөө. Морь бас биш үү? Морь байж болохыг морь л айгу варианттай. Нохоо чаргаад бодлоо. Таамаг дэвшүүллээ нааш. Тийм нохоо чаргаар явах цаас чалга. Тэгэхээр морь л ээж таараа.
наашаа ирж хагаад замдаа таарсан юм болго нэг л таагаал байсан л да. Энэ юм болов, тэр юм болов гэл. Багш бол өдөр гарахад нэг хинт өгсөн. За та нар одоо илээ ирээ биш дандаа тэнгэрээрээ явна гэж юу ах вэ? Энэ удаа нилээ сайхан газраар явнаа гэж хэлсэн. Гэхдээ энэ дээр ирэхлээр арай л биш бах. Эсвэл багаараа болоод энэ дээр явах юм болов. ATV юу? ATV биш баха. Морил ах гэж бодож байна. За октодоо өнөөдрийн чаленж эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн чаленжийг National Life даатгалын компани зүгээс зохион байгуулж байгаа. За өнөөдөр бас бидэнтэй хамт National Life даатгалын газрыг захирал Болор цэцэг маань ирсэн байгаа. За октод маань даатгалтай учраас миний хувьд бол өнгөрсөн хугацаанд бол асуудалгүй октодоо 100% даатгалтайгаа болохоор нэлээд сайн шахаж бэлтгэлийн нийлүүлээ, нэлээд хүч хурд шаардсан чаленжууд явууллаа. Тэгэхээр өнөөдрийн танаа байгууллагаас зохион байгуулж байгаа чаленжийн талаар октодод маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй. За оролцогч нартай бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За сая багшийн маань хэлсэнчлэн National Life даатгалын даатгалтай байгаа учраас та бүхэн маань юунд санаа зовлтгүйгээр хурд хурж авахаа цан байгаа сорж ингэж оролцож байгаа байх гэж найдаж байна. За тэгээд манай өнөөдрийн энэ челленж маань яг та бүхний тэр хүчин чармаалт тийм ээ авахаа цамбаа эрх зоригийг чинь шалгасан ийм челленж байгаа National Life даатгалын нэрмжит. Тэгээд та бүхэн маань яг эмгчийн эрүүл мэндийн даатгалтай хамт байгаа учраас уг даатгалтай гэдгээрээ санаа зовхгүйгээр челленжтэй амжилттай оролцоорой гэж хэлмээр байна. Энэ манай 6 дахь Томоко маань яагаад байгаа? Мөр онолох гэдэг юм биш. Би Томоко санаа зовох хэрэггүй даатгалтай. Даатгалтай гэсэн чинь ингэж үг гэдэг шүү дээ. Томоко даатгалтай. За, морин аялал хийх болсон байгаа. Тэгэхээр Монгол нохой чаргын захирал бас ирсэн байна. Төвшин жаргал маань бас ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр манай октодыг бас чиглүүлээд тийм ээ гайхалтай аялал хийх байх гэж найдаж байна. Тэгэхээр өнөөдөр та бас морин аяллахын талаар октодод манаас дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За морин аялал ер нь бол 7-8 км аялдаг. Тэрийг жоохон багасгаад 3 км аялах болно тий. Зүгээр үү? Just том хүн байна уу, бүдүүн хүн? За бүдүүн хүн байгаа. Би бүдүүн аана. За. За ийшгээ ороод морины заавар, аюулгүй зааврыг өгдөг байгаа манайхаас. Тэгээд заавраа аваад тэгээ аялалтаа гарнаа. Багш нь өнөөдөр та хэдийг тултал нь эрхлүүлнэ. Тэгээд багш нь харин та аялалтаа явахгүй шүү. Яагаад тэгэхээр багшийнхаа бас учир шалтгааныг мэдчихэж байгаа. Тэгэхээр та хэд маань сайхан аялчаад бүрээд ирээрээ. Баярлалаа. Би угаасаа багасаа нөгөө хурдны морь унж өссөн байхгүй. Тэгээд ер нь бол моринд бол өөрийгөө гайгүй гэж боддог. За явхан дээ манайхаа. Явсан морь гिचээ. Өмсөнтэй нас тахар. За. Манай. Яваарай. Би юу? Гээ цаатлаа. За би. Тийм ээ. Би тэгээд тийч хамгийн удаан унах гэдэг шүү. Хамгийн удаан унах заяа. За. Би чадахгүй шүү. Хөл тавлаа. За өрлөө. За. 1 2 3. За дөрөв таарсан. За энэ их номхон байна. За. Би чинь Томоко ихчигээ Монгол хүнлэн байх гэж бодсон чинь бас яалтчгүй яваагүй юм байна өө хөрхи. Хаагаад айцыг давах чаленж. Чу. Үгүй бой. Үгүй би бой. Боли. Үгүй. Яа. Үгүй яа. Бой. Энэ чаленж болохоор цэвэр хүчирхийлэл. Би явахгүй гэсэн, бояа гэсэн. Стамрэсо. Гүч чадахгүй. Бой. Үгүй хин мөрдөл хамаагүй. No. Үгүй яа буцъя. Манай багш морь унж болохгүй. Жирэмсэн учраас морь унж. Би чадчихсан. Би enjoy хийчих.
Би одоо тал гараа өрөг биелжээ. Ариуна маань надад зэрэгтэй айгаад исэн байхгүй. Тэгээ унаад исэн чи гойн гэж яваад гисэн. Би одоо буцахтай эрэхтэй өсөд дандаа болцсон байхгүй юу. Бүр үг яра гачаараа ангаагаа жодоод явж. Жодоод ингээл нөө. Унаад явж. Яавар мундаг юм бэ. Бод гэсэн би хийхгүй. Гэхдээ энэ одоо өнөөдөр ийм чаленж хийж байгаа юм чи бас энэ сэлэх усны гүн рүү оруулахаа бас намайг бодоод хийх юм байгаа гэсэн та нар. Шомбат үз. За өнөөдөр спонсор байгууллагуудынхаа бидэнд илгээсэн номингийн Lock and Lock брендийн тоогоо болон янзтай ясны шүлээр одоо оролцогчд маань нэлээд дараад ирж байгаа. Тэгэхээр оролцогчдоо зориулаад янзтай ясны шүлээр халуун шүлээр одоо миний хувьд угтаж авах гэж байна. Миний хувьд бол бас хоолны системдээ шүлийг оруулж өгдөг. Ялангуяа монголчууд маань өвлийн улиралд ч ингээ хасахдаа тодорхой хэмжээнд шүл ууж авах хэрэгтэй. За тэгээ өнөөдөр бол оролцогчдоо янзтай ясны шүлөөрөө халуун шүл хийж өгөх гэж байна. За сууна манай ер нь зарим нь морь уун чаддгүй хүмүүс бас байгаад байгаа. За чу. Бууя гэхэд хүн ирэхгүй заяа. Тэгээ бүр ойрлчиж бараг пемигээр дуудчихж шүү дээ. Тэгээд ирэнгууд буунгуудаа бүр хачин болчихоо юм шүү. Томокогийн хувьд бол яг үнэхээр жоохон аимшиг айцал даван туулсан тийм өдөр байлаа л гэж би бодож байна. За бүгдээрээ сайн явж ирсэн үү? Ямар сайн явж ирсэн. Гоё ирлээ. Сайхан аялаад ирлээ. Хэр төвшүүртэй бай. Хэрийг хайв. Би ээсэн гэдэг эдсэн дисэн одоо манай аймаа найс. За тэгэхээр та бүхний бас энэ тодорхой хэмжээний адреналиныг чинь ялгаруулад ингээд ийм энэчнээс бид нар чинь маш их хэмжээний эртгүүч кайф авдаг шүү дээ. Энэ мэдрэмжийг өгснөөхөө дараагаар бяцхан хэмжээний юм челленж явуулахаар байгаа. Морины зүсийг хэлэх байгаа. Унж байгаа яг унсан морныхын зүснүүдийг хэлээд. За ямар морь вэ? Миний морь нь хар морь. За. Сартаа хар морь. За яг зөв. За. За наашгаа. За байж байгаарай. Морныхаа зүсийг хэлнэ дээ. За байж байгаарай. Эхлээд бид хоёр зөв харнаа. За. За магна маань ерөөсөө зүгээр үе чаддгүй яг надтай. За магнагийн маань зүсөө. Би одоо сайн мэдэхгүй яана монгол хүн байж. Тэгээд ямар ч байсан цайвар халдсан морь юм болоо да. За би. Хаг явсан шүү. За би. За. Бор морь гэдэг. Тийм үү? Одоо энэ цагаан морийг бор гэх үү тийм? Ямар гайхалтай юм бэ те. За. Зарим хүмүүс цагаан морь гэдэг. Тэрийг болохоор монголчууд бор морь гэж ярьдаг. Оо тийм үү? За. За наашгаа. За. За миний морийг толон зэрд гэдэг. Сартай бор хөр морь юм уу? Бор морь. За яг зөв. За. Миний морь болохоор хөрөн бор. Гоо. Юу гэдэг вэ? Хөх бор морь. Хөх бор тийм аа. Тийм би энэ анхаар бор аваад. Ерөнхийдөө бол зарим монголчууд бас ягаан морь гэж бас ярьдаг. Тий. Ер нь бол хөх бор морь байгаа. За манай Максимус. Манай морь аймаг гоё чоологтой. Тэгээ хоёр өнгөөр бацаа аймаг фэшн морь. Тэгэхээр нүд мүднийхээ сормосон бас цагаан аймаг хөөрхөн хал бор морь. Хөрөн бор морь. Ер нь бол бор морь. Бор морь. Аймаг хөөрхөн. За.
Томокогч ямар морин да зүс мориныхоо зүсийг хэлээрэй. Тэр үү? Тэгсэн бишээ. За. Хастар. Отлээсэ. Тэгсэн бишээ. За. Чиглээд байна. За байсангүй. Ер нь бол фермер гэж. За ер нь бол докульт унлаг ер нь талаараа бол манай хүн бол ер нь 1 номер нь байна. За. Манай челленжид ялсан ялагчдаа маш том баяр хүргэе. Амьдрал бол угаасаа бидний хамгийн үнэтэй баялаг. Тэгээд түүнийг хамгаална гэдэг нь өөрөө хамгийн зөв сонголт, хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байдаг байгаа. Тийм ч утгаараа өнөөдөр National Life даатгалын зүгээс ялагчдаа 50 сая төгрөгийн үнэтэй бүхий амьсны даатгалын зүгээр нэг даатгал биш, хайртай хүмүүсээ хамгаалж байгаа хайр илэрхийлж юм шүү. Тэвсэй шогцаа. Ийм гоё шагнал өгсөн. 50 саяын одоо даатгалын эрхийн бичиг өгсөн. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд гэр бүлээрээ гоё даатгуулаад явж болох юм билэ. Тэгээд баярлалаа гэж хэлье. Супер өдөр байлаа. Морьтон удмын сүрийг тээсэн говь нутгийн дуучин бүсгүй морин дэрэмгээ гэдгээ батлан харууллаа. Баяр үргээ донж төгөлдөр бүсгүй минь. Янзтай. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө нөгөө миний бас давс айхтар хэрэгэлдэггүй, амтлагчтай хоол бас нэг идэгдэггүй. Тэгэхээр барыг давсгүй шахуу байдаг учраас эмэгтэйчүүдэд маань жингээ хасахад бол маш тохиромжтой. Манайд бол энэ шүлэг хараад өстой багштай их баярлах хаа. За багш бид нарыг явахад тесприттэй хүлээж баяа гэсэн тэгээд нэг гоё амттай юм байгаасаа гэж бодчихсон. За мөрөө идэх. Таадагдуу. За янзтай яв. За сууч. Гоё. Яста гоё. Амар гоё та. Томокогч гоё. За суугаараа тэндээ суух юм уу? Гоё. Багшны хэлсэн ш та идэг өнөөдөр эрхлүүлнэ гэд. Сэтгэл санаа бас гоё өдрөг болсон баг те мэдээж хэдүүлээ тэрэлчэд ирсэн учраас байгалийн сайханд бас ингээ аялахын зүйтэй ах гэж бодсон. Миний хувьд бол бас ийм аялалд их дуртай. Тэгтээ багшийн хувьд бас томокотойгоо адилхан морноос айгүй айдаг. За тэгээд багшны өнөөдөр та хэдийгээ бас аялалд яваад ирсэн учраас халуун шөлөөр одоо өгтөж байна. За шөл дундаа янзтай ясны шөлөөр өгтөж байна. Тийм болооны шөл. Сюрприза би ч өөрөө нөгөө морил гэдээ ойлгосон байсан шүү дээ. Багшиг номоор унахгүй гэдээ үлдэж ин тэгээд тэнд нөгөө үлдээд юм хом бэлдэж ин гэж юусоо би ойлгоогүй. Тэгээд морин өөрөө надад амар гоё сюрпризээс болгол тэгээд тэрдийг ингээд явсараа ирсэн чи энд амар гоё болооны нөгөө ясны шил янзтай ясны шилмэл чанцсан багш амар гоё суужсэн. Тэгээд амар гоё ялаа. Би багши яг сюрпризтэй хүлээж гэдэг тэр үг зүгээр чихний хажуугаар морь хараад юу тэр морь унах юм байна да гэж бодоод хөөрөө зүгээр. Сая ирсэн чинь харин амар гоё болооны шүл уула. Ойрдоо шүл устай хоол идээгүй. Гулгаад орлоо шүү дээ. Ер нь одоо хэдүүлээ энэ 100 болол багш нь өмнөх сизнаа хийсэн шүү дээ тийм ээ. Тэгэхэд бол бас нөгөө октоодын маань хувьд удирлын чанартай бас дархлаа унахгүй байх одоо юм асуудалгүй байсан. Энэ удаадаа хэдүүлээ өвлийн уйлралд бас дасгал сургуультай хийж явж байгаа учраас дархлаа унгаахгүй байх нь хамгийн чухал. Тийм учраас хэдүүлээ энэ удаад янзтай ясны шүлээ тогтмол хоолны системдээ өдрийн одоо гшин хоолны системд нь оруулъя гэж бодож байгаа шүү. Айгүй хэцүү энэ аюу нэг юм уудаг сэдэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Юм илгээл төлөө тэгээд вау тэгээд тэгээ ар өөр Монголгүй ясан тэр өвлийн хичээ хийчихэд ингээд яс мас махантараа чанаа тархатгаан дэвшлүүлдэг штэ. Тэгэхээр яснаа шид уугаад бас гоё байна. Манай томоко айгаа түрүү уйлцсан ирсэн ш багш руугаа. Үнэхээр айдаг юм бэ те? Яага морноос айдаг юм бэ? Хош томоко хичээсэн. Юу нөхгүй Морноос айд юм уу? За.
Нийцсэнгүй штэ. Та надтай үлдчихгүй. Ингэсэн би нөгөө кино нэвтрүүлэг хийдэг ажилтай штт. Японы. Тэгээд нэг жүжигчин ирээд тэр морь унах гад ирээд чадна гэсэн бохоо. Тэгсэн чинь нөгөө унсан морь нь юусоо явдггүй. Тэгээ би нөгөө уржуулж өгөөд нөгөө адуу чинь инктик хэр чинь би дэрийг уржуулж өгчээсэн чинь найруулагч чи мэддэг юм бол унаад үзүүлчих гээд. Тэгээ би мортцсон чи амар урттай яваад. Тэгээ будчих ирэхэд ямар мундаг юм бэ гэх хүмүүс гайхав. Би миний хүлд бараг дөнгөж төрсөн янзах шиг ингээд. Тэгээ бүр тэрнээс айш би унахгүй гээд тангар ташсан. Тэр аргагүй байна. Тэгтээ бууяа гэдэг амар удаа явсан тий. Яваад буцаад ингээ хөөргийнгээ. Тэр хантаа. Өнөөдрийн даалгавар чаленж бол Томокод монол жинхэнэ утгаараа нөгөө айцаа даван туулах чаленж болсон ба шүү дээ. За тэгээд Томокодоос айцаа даван туулсан баяр хүргье. Айгуу давраа шүү дээ. Би айгуу давраа нөр өгж олдгоо шүү дээ айгуу. Томокод чинь төлөө. За хэдүүлээ сайхан аяллаа, сайхан зугааллаа, сайхан янзны ясны шүлөөрөө дархлаагаа дэмжлээ. Одоо хэдүүлээ харьцгаах уу? За явъя. Буцаад резорт руугаа явъя. Явъя да. Энэ дахиад өн хөө яваасаа алцсан бөжгөлдсөн юм. Тал нутгийн салхийг морин дэл дээрээс жолоодох хатан зоригт бүсгүүчүүддээ баяр хүргэе. Сахан амарцсан уу? За өглөөний үзлэг явж байна. За өөр хэлж ярих юм байна өмчтэй. Агүй. Айлаа. Үцээ. Юу вэ? Амра. Та хэр бодож ийнэ гэж бодож байна өөрийгөө? Тэжгүй. Би дандаа төлгүй боддог. Угаасаа манай гэр төл байдгүй. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Ерөнхий ивент төгч Az Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Ханд Medical Center. E-Studio. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Премиум болор resort. Өглөөний 7 цаг 7 минут. Сахан амарцсан уу? За өглөөний үзлэг явж байна. За нойрондоо хэр хонсон бэ? Өөрт бол өвдөө зовирлж байгаа зовир болвол харцангуй гайгүй тий. Гайгүй байхгүй. Байхгүй тий. За 170-тай. Сайхан байна. Зүрхний цохилтын тав буюу пульс 60-90 оронд хивэн гэж үзнэ. За та тасалдаа орчгоо. 69 гэдэг нь зүрхний цохилтын тав буюу пульс хивэн байна. За хоёлаа тэгвэл жоохон шилтаа устай хоол унд идээд тэгээ ажиглаатай эмнүүдээ олгож байгаа хоёлаа тий. За одоо дахиад юу очих жоохон халуун мааваа жоохон амраах. За өөр хэлж ярих юм байна өмчтэй. Агүй өөр юм байхгүй. Шүдэл байгаад дуусчихсан. Тархалгаа минь дэвччих. Аха за. За.
Би халаа оолаа. No mirror, no makeup challenge. Ороймэн. За ороймэн. Сайн уу тарга. Сайн уу таргаан? Сайн уу таасан. Аа. Энэхээ гүтгэдэг. За суч. Жохо амруу. Амарлаа. Амарлаа. За ядарч байна уу яаж вэ? Томоко гайгүй юу? Гайгүй. Гайгүй сэтгэл санаа дайжгүй юу? Эвлэрсэн үү? Эвлэрсэн мүү? Эвлэрээгүй л царай. Эвлэрсэн шүү дээ багш. Эвлэрсэн бүр тэрвэрлэж байгаа л гарч ирсэн тий. За. За тэгвэл өнөөдөр багш нь үргэлжлүүлээд чаленжаа явуулах гэж байна. За өнөөдөр чаленжаа маань өдөртөө явуулахаар Номин косметикийн импортын менежер Бүжин маань ирсэн байна. За орой минь. За бүгд сайн байцгаана уу? Юуны түрүүнд өөрийгөө танилцуулъя. За Номин Cosmetics компани борлуулалт импортын менежер Бүжин байна. За тэгээд өнөөдөр би Flormer гээд Турк Итали гаралтай Турк үйлдвэрлэгдэг юм брендийг бол авчирсан байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүн болон энэ брендтэй хэдүүлээ хамтраад нэг бяцхан чаленжийг ер нь бол хийгээд за тэгээд нэг ялагч тодруулах байгаа. За ялагч тодруулах нь шалтгаан. За ерөнхийдөө бол 4 мань машингийн за бүгдээрээ манай брендийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад 5 минутын хугацаанд за толигүй за багш ашиглахгүй тодорхой нэг зураг одоо оногдож өгнө оролцогч бүрт за түүнийг хараад яг хамгийн зөв техникээр хамгийн төгсөн оролцогчийг шалгаруулах байгаа. За тэгээд энэ ширээн дээр харагдаж байгаа бүтээгдэхүүн бол одоо манай брендийн зүгээс оролцогч бүрт өгж байгаа гарын бэлэг байгаа. За ер нь бол одоо өдөр тутамд хэрэглэдэг нүүрний одоо суур бүтээгдэхүүн болон одоо нүдний тэ уруулны одоо бүх категорийн бүтээгдэхүүнүүд бол байгаа. Цорын ялагч маань брендийн бүтээгдэхүүнийг одоо хожих байгаа. Наад чи идэхэд одоо тун ойрхон байгаа шүү. Идчихөө энэ идчихээ одоо нөө хоолны системд орцсон тий. Нэлээд ид онцчихсан байгаа. За чаленж нагш нь бас дэлгэрүүлээ тайлбарлаж өгье. Манай идч одоо нэг юм 3 сонсож ойлгож байгаа. Ер нь нүүрсээ хассан ч бас жоох удаан ойлгодог болсон шүү дээ. Улаан айлын мэдэр их багшаа ногооно гэх одоо амар хэцүү. За тэгэхээр манай идэ штэ. Нэг нь энэ ирээд нүрээ буутгах нь нөгөө хэд нь нүдний хаалт зүгээд хүлээж авах нь. Тэгээ бөөндөө будгаа дууслаа би бинийгээ нэг зэрэг харна гэсэн үг байна шүү. За ойлгомжтой юу? Ойлгомжтой. Өнөөдрийн чаленжийг одоо эхний оролцогч Хишгэ маань нүрээ сайн боддог учраас эхлүүлье. За манайхаа юу шүү октод 5 минут шүү заяа 5 минут нүрээ арилгаад нүрээ будна. Нүрээ ноо 5 минутанд. Ингээд гарч арилгахад хэцүү байгаа шүү дээ нөгөө хормоос аваад 5 минут шүү. За мэдээж өнөөдөр одоо бас шагналтай учраас хин хамгийн одоо хурдан байна, хин хамгийн сэргэлэн ялагч болох учраас энэ миний хултж байгаа юм уу? Айгуу шуналтай юм. Хин ч өгнө гээгүй байхад чи. Хин ч өгнө гээгүй байхад чи. За цагаар 5 минут шүү нэрээ байхгүй. За хишгэ. Энд чи харагдаж байгаа зургийг дуурайж бодох юм биш үү заяа. Ойлгомжтой юу? Окей. За хишгэ бэлэн үү? Бэлээ. За цаг явлаа. Нүрнээ будгаа арилгаад нүрээ будгаад эдрийг гаргаад тавьчих. Ойлголоо. Үцээ. Юу вэ? Фу. Чи идчихв яач вэ? Идчихлээ. Өсөд исэн багш. Надтай төстэй хөөгөн боостэй. Нүр нь ямар нүр бодолтон дуртай лээ? Анимэ тийм нүр бодолтон дуртай. Жохон кавай юу. Иймэрхүү гоё дэм бодолт бод чаддаггүй. Багш минь. Багш минь гингийн дүр гэж. Ойлгож байдаг үгүй өрөөмөрөд ацаа хийгээ суу. Юу вэ? Нарны тос үнийг яаж онгоод юм болоо? Би ийм ирсэн үзэг болоо. Шууд прайм л. Одоо яг юу хийгээд байгаа юм? Би одоо хацар тавьчихна гэсэн. Арай доор тавьчих. Сахал тавьчлаа ш таарга. Манайхаа би сандарч байгаа та нарт сандраад байлтаа гэж. Тийм ээ. Энэ бол оролцогч бүсгүүчүүдийн гоо зүй мэдрэмжийг шалгах сорил. Нүүр бодолт бол эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг гэдэг байхаа. Яаравчлаарай. Яа нэг нэгтцээ. За одоо дүрсэн. За ямар ч төрхөө хийнэ. Дуустгүй хөөрэ. Цэцтэй ямар аим. За хэр бодож ийн гэж бодож ийн өөрийгөө. Тэжгүй. Би дандаа төлхөө боддог. Угаасаа манай гэр төл байдгүй. Шаа.
Битина Саа юм уу шаал гэдэг. Битинад ийнэдэг жээ. Өөрийгөө хэрэг сайн бодож байна гэж бодож байна. Өө тэгэл алж байгаа шүү дээ одоо өгш. Би ер нь талдаж алдаг шүү дээ. Уг нь их гайгүй бодчихдог гэсэн. Тэгээ сүүлийн үед бол жоохон бодож чадхаа байцчаад байгаа юм л да өгш. Юу вэ? Амжихгүй. Яаж амжихгүй? Энэ биш. Хүмүүсэг. Мог шимэд. Гэж гарч чигээд байгаа юм гэж. За урталтаа нэг юмтай байд. Оо энэ юм салах хүрээний. За сүүлийн минут 30 секунд. Энэ өнгөрсөө багш энэ яагаад ч юмч. Гэлцээрээ. Уруулын бодон байна уу? Жадал дийлэхгүй юм байна уу? Уруул нэг чухал юм шүү дээ. Харин тий. Би одоо яах юм чи юу ч хийсэн бор өнгөр байна. Хацар хаана? Хацар байхгүй юм шүү чи. Энэ юм байна. Хөшөө нэг өнөөдөр өсөмсний баяр юм лээхгүй. За сүүлийн 3 секунд 3 2 1 за цаг дуслаа. За болцсон. За боллоо яг 5 минутанд амжлаа. За баяр хүргэрээ. Баярлалаа. Харахгүй шүү. За амжилттай. Саяар бодсон гэж өөрийгөө бодож байна. Жохон хүүхдүүдээ ах чамаар чөтгөр шиг байх магадгүй. Битгүй. За 5 минут хэрвээ дайжгүй юу? Дайжгүй хангалттай. За бүжээ октод маань ер нь яг өөрөө чинь хэлсний дагуу бас дайжгүй бодлоо гэж бодож байна. Тэгээд октоддаа хэрхэн яаж нүүр бодолд хийсэн өөрсдөнд нь харуулах уу? За тэгье. За 3 2 1 за аваарай. Нүдний алтаа авъя. Бас бодно шүү дээ. Хайрт нэг юм бодгоо юм аа. За ингээ октодаа. Одоо энэ чи та хэдийг яг ямар бодолд өгсөн бэ нэ гэдгийг хараарай заяа. За бүжээ маань бодолтуудаа октоддаа харуулъя. За энэ бодолт маань болохоор уран заяа оролцогчийн маань харсан бодолт байгаа. За нэлийн смоки төрлийн бодолт байгаа даа. Тэгээд оролцогчийн маань бодсон ер нь яг нэлээд төхүүлсэн байна. За баяр хүргэе. За октодоо энэ бодолт таны бодолт юм шиг байна. Ялмаа. За энэ альмаа оролцогчийн маань одоо харж бодсон бодолт маань байгаа. Яг л өнгө нь гарсан байна. За дараагийн оролцогчийн маань томоогүй. Яасан? Байна. За энэ хинэл юм бэ? За энэ бол ариуна оролцогчийн бодол. Ийм хот байж таа өөрөө байх. Чүкэр. Үчинөө. Саар бол саарлан өнгө байсан тий. Үтгүй нүдэ харангуйсан чи олж үжигдэхгүй л байсан. Би бүр ингэж иржигээ харсан шүү дээ. Гэтэ яг энэ нөгөө яг энэ хэсэг нь бол болчихсон л шүү дээ тий. За энэ хатан цэцэг оролцогч юм маань. Бас байна. Уулаанаар бодох юм те уруулаа. Тэнд байсан хамгийн улаан нар нь л бодсон. Энд чи миний энэ шиг зарал оролцогч. Би ихтэй үнэндээ амжаагүй. Нөгөө арилгагч дээрээ зурлцаар байгаа л таашсан. Үстэй байна. Нэг яарсаа бүр үнэн шалгууч. Тойлгүй бодно гэдэг чи бүсгүүчүүдийн хувьд амаргүй даваа. Зарим нь ч тойлон тараад хэрэггүй л болов уу? Йоо. Дэйчүү. Юу вэ?
боцруулаа. Ямар тэнийг юм би ч өөрийгөө алаад байна гэж бодсон чи алаад байсан биз дээ. Яа. Илүү нүчгээс иччихэв. Дэжгүй юм шүү. Яа. Яг хөө бас энийг минь ачигдсан байна л да. Энд болон зорсон үлдэгдэн байна. Яв нэр болгоч. Манай оролцогчдын хийсэн бодолтууд ямар санаатай? Ерөнхийдөө бол мэдээж айгүй амаргүй даваа байна гэж харсан. Тэгээд 5 минутын хугацаанд ингээд багс ашиглахгүй тэгээд ийм одоо клайм бодолтой хийнэ гэдэг нь бол өөрөө амаргүй даваа. За тэгээд ерөнхийдөө бол бүх оролцогчдоо баяр хүргэе. Ингээд маш сайн гүйцэтгэлээ. Гэхдээ тэгэхээр нөгөө тэмцээн учраас заавал нэг ялагч байх хэрэгтэй. За тэгээд ерөнхий би нэг тогтоод харангуут. За зургуудын бол ерөнхийдөө орсон байгаа. За ерөнхийдөө нь бол харчлаа. Тэгээд ялагчаа хэдүүлээ тодруулах уу? За ялагчаа бол тодруулсан байгаа. За тэгээд манай Номын Cosmetics маань болохоор 2009 оноос хойш одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд зөвхөн мейкапын бүтээгдэхүүн биш. Арьс арчилгаа, бие арчилгаа, за тэгээд үс арчилгаа. За тэгээд хувийн эрүүл ахуйн ийм одоо категорийн бүтээгдэхүүнүүд бас оруулж ирдэг. За тэдний маань нэг болох за Солонгосын номер 1 брэнд болох Amore Pacific гэдэг брендийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг ялагчтай өгөх гэж байна. За отхон цэцэг оролцож байгаа. За Тэр тайзан дээр бусдыг байлдан дагуулдаг шигэ өөртөө итгэлтэй уран гоо зүй мэдрэмжтэйгээр энэ сорилын гол дүр боллоо. Баяр үргээ эрхэмсэг бүсгүй минь. За оролцогч отхон цэцгээ ялагч болсон баяр үргээ. За баяр үргээ. Баярлалаа. Мондагч. За баярлалаа. Яг энэ гоё биелгээ ингээд энд ингээд задлаад харуулчих. Ийм гоё биелэг аваад бас энэ чаленж ялагч бассандаа баяртай байна. Арайчтай бас нэг театрт ажиллаж гэж юм байна. Вау! Ямар гоё юм бэ те? Вау! За ийм гоё бүтээгдэхүүн байна. Маш гоё бүтээгдэхүүн. Маш гоё бүтээгдэхүүн байна. Amore Pacific. За өнөөдрийн чаленжийг хамтдаа зохион байгуулсан Номын Cosmetics-ийн импортын менежер Бүжиндээ бас хэдүүлээ баярлалаа гэж хэлээ. За манай компанийн хувьд бас Анухаас фитнес шоу одоо эрүүл одоо амьдралын маягийг сурталчилж байгаа олон нийтийн одоо биеийн тамирыг сурталчилж байгаа. Энэ одоо шоундтай хамтарч ажилласандаа маш их таатай байна. За тэгээд оролцож байгаа охтуудаа бүсгүйчдээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгээд манай одоо бүх категорийн бүтээгдэхүүнүүдийг бас сонирхоорой гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. Гэтэ бас нэрээс тэ уцгүй 3 хоног ч амар гэдэм юм нөө. За. Өнөө өгсөн шүү. Тэ хураагаасаа болохгүй шүү. Тэгээд хамгийн түрүүнд ажлынхаа давтлагыг чатыг харъя гэж бодож байна. Тэгээд Тэрэн дууссан. Оо, одоо шууд ороод ээж рүүгээ залхна. Өтө бэчи. Үцээ. За, мама би чамайг санджина. Би одоо сүлжээг хаагаад 3 хоног шүү. Би ч одоо 30-наас хүрчээд яа. Тэнийг дурак юм аа. 3 хоног ярьсангүй. Сайхан л бай. Тийм. Эндээс явтлал бараг хураатлах ах гэж бодчихсон. Уурлахын харахгүй. Уурлах бас аргагүй шүү. Уцаа нэг бүгд уцаа хараалгаж чинь гачхан би биш үү? Бүгд өргөдөг шүү. Окей. За. Бай.
Нэр их багш амар үлсээд энэ толгой идмээр байна. Тэгтээ чансан толгой гэж хэлсэн юм уу? өнгөч гэсэн. Монгол ханны толгой амар хандах. Өөр Монгол ханны толгой чинь 50k байдаг. Үнэтэй юм уу? Боо 50k шүү 100 юм байдаг. Үлсээд байна. Ханны толгой идмээр байна, гүзээлцгээ идмээр байна, ядраад байна, үлсээд байна. Төгс өөрчлөлтийн төлөө 45 хоногийн адал явдалд аялалд гарсан бүсгүйчүүд аяллынхаа талд ирлээ. Тэд 22 хоногийн хугацаанд биедээ ямар өөрчлөлт гарсныг нүдээр үзэж, биеэрээ мэдрэх болно. За, зүрхний бичлэгт орох гэж байна. Зүрхний бичлэгт орохын тулд хувцас тайлдаг. Зураглагч маань эрэгтэй эмэгтэй байсан ч гэсэн баяртай.